зээл дээр 875% хүлээ бонд гаргаж одоо төлсөн боллоо. Энэ бол цэвэр өрийг өрөөр төлсөн ийм зүйл. Энэ бол одоо зөв зүйл биш гэж үзэж байна. Анчнаас зөвхөн одоо хүүний зөрөөнд Монгол улс 358 сая Америк доллар илүү төлөхөөр ийм тооцоо гарч байгаа. Тэ. Мөн одоо дээрэс нь Эрдэнэтийн засгийн газар өнгөрсөн 9-р сарын сард одоо өнгөрсөн байгууллагад 9 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бол одоо бодиттой зорилттой шийдвэр ерөөсөө гаргасангүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдийг одоо ажилласан ажлаа субботник хийлээ гэж дүгнсэн байна. Ерөнхийдөө энд бол туйлын харамсаж байна. Ерөнхийдөө одоо бодлого боловсруулах хэрэгтэй ийм албан тушаалтан гэж үзэж байгаа. Тэгээд дээрээс нь ардчилсан намын өнгөрсөн одоо 4 жил засагласан засаглалыг бол тэр чигт нь үр тавьсан энийг ардын нам одоо өрийг барагдуулж байгаа юм тэр ярьсан байна. Ардчилсан нам Чингис бондны 1.5 тэрбум долларын зах зээл дээр бонд гаргасныг бол бүгд бас мэдж байгаа. Энэний бол одоо 500 сая буюу 30% одоо цэвэр дэд бүтцийн салбар руу оруулж 21 аймгийг холбохын төсөл хэрэгжүүлсэн. Дээрээс нь ТЭС 3-4-гээр цахилгаан станцуудыг өргөтгөж шинжилсэн байгаа. Мөн одоо Монгол Ардын намын цэвэр халамжийн зорилгоор зээлсэн одоо оюутлогоо Эрдэнэ техникийн үйлдвэрлэлийн зээлийг бол бүрэн төлж барагдуулсан ийм зүйлүүд байгаа. Гэтэл энийг одоо өөрсдийн одоо халамжийн бодлоготой хөлж утгаж цэвэр одоо 21 мянгаар трасс мөнгөтэйгээр харьцуулж явж байгаа ардчилсан намын зүгээс төлөв харамсаж байгаа. Цаашд одоо Эрдэнэт ерөнхий сайд одоо Монгол Ардын намын 16 оны сонгуулийн амлалтаа биелэх хэмжээ ажлын батнууд итгэж байна.